Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Час өдөр подкастын маань дараагийн дугаар хэлэхэд бэлэн болоод сууж байна. За өнөөдөр дахиад л нэг хүн амны маш харамсалтай хэргийн тухай ярихаар сонгож авлаа. Хэрэг рүүгээ орохоос өмнө subscribe дарж амжаагүй хүмүүс байх юм бол subscribe төвчөө дараад сувагтаа нэг дээрээ. Ингээд өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 14-өөс 15 цагийн үед нэгэн эмэгтэй ээж болон өөрийнхөө 11 сартай хүүхэдтэйгээ хамтдаа 19-р хорооллоос Яармаг руу чиглээд явж исэн. За машиныг нь ээж нь жолоодоод энэ нэмэгтэй болохоор өөрөө хойд талын суудал дээр сууж исэн. Харин 11 сартай хүүгээ жолоочийн эсрэг талын суудлын түшлэгийг нь хоош хэвтүүлээд унтуулчихсан байсан. Ингээд явж агаад 3 дугаар игнэнд төгжрөлт орчихсон зогсож явах үед эсрэг урсгалын буюу баруунаас зүүн зүг рүү чиглэсэн замын 2 дугаар игнээс нэг цэнхэр өнгөтэй машин маш огцом 3 дугаар игнэнд шилжиж байгаа нь харагдсан. Тэгэхээр энэ ээж охин хоёр хүүгийн чод ямар огцом дарж игнээгээ сольж ийна гэд яг яриад сууж явах үед нь нөгөө машин шууд л замын голын боржуур давж урсгал сүрж орж ирээд эдний машиных нь зүүн урд талаас нь буюу одоо 11 сартай хүүгийн унтжсэн талаас нь маш хүчтэй мөргөөд зогссон байгаа. За энэ дөргөлтөнд хүүхэд доошогоо гулсаад унсан. Ээж охин хоёр маш их сандраад хүүгээ аваад цонхоор харсан чинь тэднийг ирж мөргсөн машины жолоочийн суудлаас нь улаан гүртэгтэй 20 гаруй насны залуу бууж ирсэн. За энэ залуу болохоор машинаас бууж ирэнгүүтээ дүүг маань хутгалчглаа туслаарай хүмүүсээ гэд орилоод гүйж эхэлсэн. Харин тухайн машины арын хаалгаар 50-аас 60 орчим настай болов уу гэмээр намхан туранхай биетэй хар өнгийн хувцастай төрүйтэй гутал өмссөн эрэгтэй хүн гартаа цус болсон гутаг барьчихсан алнаа гэд орилоод бууж ирээд нөгөө улаан гүртэгтэй залуугийн араас нь хөөсөн байгаа. За аз болж энэ урсгал сүрж орж ирсэн машинаас ердөө 2-3 хүн машины цаана цагдаагийн машин явж таарсан. За энэ үйл явдлыг харсан цагдаа нар бол маш яаралтай машинаасаа бууж ирээд хутгатай этгээд рүү дөхөж очиод чангаар бойл хутгаа цагдаа байна гэж орилсон. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь цагдаа нар руу хэсэг гайхаж харж зогсож агаад цаашаага ахиулж хараад ард талд нь цагдаагийн машин байгааг анзаараад шууд хутгаа хийсэн. Ингээд тухайн хоёр цагдаа хутгатай хүн дээр очиод баривчлаад авч явсан байгаа. За яг ингээд цагдаа хутгатай этгээдийг баривчилж авах үед нь нөгөө улаан гүртэгтэй залуу дүүг маань хутгалчлаа туслаарай гэд тасралтгүй жисэн болохоор нөгөө мөргүүлсэн машинаас ээж охин хоёр бууж ирээд туслах гээд одоо тухайн мөргсөн машин дээр очтол жолоочийн хажуу талынхаа суудал дээр мөн л 20 гаруй настай нэг залуу сууж байгаа харагдсан. Ингээд ээж охин хоёр дөхөөд очтол тухайн залуу хоолой хэсэгтээ хэрчигдчихсэн нүд нь хөдлөөд амь тэмцсэн байдалтай байсан. За энэ нөхцөл байдлыг хараад машин жолоодж явсан ээж нь ухаан алдаж унсан байгаа бодоод үзтээ хохирогчийн шархыг нь хараад хүн ухаан алдах хэмжээний байна гэдэг чи одоо юу гэсэн үг вэ те? За гэмтлийн тухай бол цөмөрө дараа нь дурдах болно. Ингээд цагдаа нар энэ хэрэгтэй этгээдийг баривчилж аваад цагдаагийн хилцс рүү явж явах үед нөгөө хүн хоёулангийн алах байсан. Нэгийг шаачсан. Нөгөө хүн зүхтаачлаа. Ямар аацтай гүлэг вэ? Цагдаа хүрээд ирэх юм аа гэж амандаа үгэлж исэн байгаа. Тэгэхээр бүр үнэхээр шийтчихсэн нөхөр байгаа байхгүй юу? За одоо ингээд бүгдээрээ яг юу болоод өнгөрсөн тухай нь ярилцъя. За энэ машин жолоодож явсан залуу өөрийнхөө үеэл дүүтэйгээ хамтдаа 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчимд таксинд явах гээд гэрээсээ гараад долоон буудлаас хотын төв рүү явдаг замаар явж агаад нэг хүн суулгаад их нялхас дээр хүргэж өгсөн байгаа. Тэгээд цаашаага яваад Гандангаас 3-4-р хороол руу явдаг буюу одоо ертөнцийн зүгээрээ хойд талынх нь автобусны буудал дээрээс хар өнгийн күртэгтэй хар цүнх үрсэн 50 орчим насны эрэгтэй хүн гар өргөө зогсож байхаар нь аваад машиндаа суулгасан. Тэгсэн чинь энэ хүн машинд суугаад 19-ийн үйлчлэгээний төв орно гэж хэлсэн байгаа. За энэ Гандангаас суусан хүн бол нөгөө бидний ихэнд дурдсан хутгатай этгээд бол мөн. Тэгээд энэ хүнийг суулгаж аваад Гандангийн зүүн талаар уруудаад баруун дөрвөн замын уулзураар дайраад цаашаага нарны гүр даваад 19-р хорооллын зам руу орсон. Ингээд яг хан
Хан уул таврын уртхан явж байхад хамт явж байсан үеэл дүүгийнх нь хоолоо гинтгэн нэг л эвгүй дуурхаар нь жолоо барьж явж байсан залуу дүүрүүгээ хартал хоолооноос нь маш их хэмжээний цус гарч ирсэн. Хоолоо нь гүнзгий хэрчигдчихсэн байсан. Ингээ энэ залуу хойд талын суудалд зорчиж явсан этгээд рүү хартал зүүн гартаа цус болчихсон хутга барьчихсан. Жолооч залуу руу хутгаа далаасан байдаг. За энэ үед бол жолооч залуу маш их айж сандраад эсрэг урсгал руу орж машин мөргөж зогссон. Ингээд бидний ихэн дурдсан үйл явдал болсон байгаа. За энэ хутгатай хүн бол анх машин цуугаад ахын дүүнээр тамхи авал ганц тамхи өгчөөч гэж асуусан байгаа. Бас ахынх нь хөл муу өнтер гэдэл зүгээр л нэг таксинд яригддаг тий ойр зургийн зүйл ярьжсэн байгаа аахгүй юу. За ямар нэгэн маргаан үйл ойлголцол энтер бол ерөөсөө болоогүй. Харин энэ хутгатай этгээд баг зэрэг арх үнэртүүлчихсэн явж исэн. Жолоо барьж явж исэн залуугийн хувьд болохоор энэ хүнийг хаанаас хизээ хутга гаргаж ирээд үеэл дүүг нь хутгалчихсан тухай бүр ямар ч ойлголт байгаагүй хоромхон зурд болоод өнгөрсөн. Дөнгөж саяхан хажууд нь инээгээд юм яриад сууж ясан дүүн ингээд амь насаа алдсанд маш их харамсаад шоконд ороод хамгийн гол нь ар гэрийнхэндээ юу гэж хэлэх юм бэ гэж хэлсэн байдгаа. За хохирогч одоо талигаач буюу жолооч залуугийн үеэл дүүн 1998 онд Дундгав аймагт төрсөн их засаг сургуулийг хуульч эрх зүйч мэргэжлэр төгссөн. Маш залуухан 25 настай ёстой нэг хийж бүтээх үе дээрээ байгаа аав ээжийнхаа хайртай хүү байсан. За гэр бүлийнх нь хэлснээр талигаач хүнтэй нэг их маргалдаад байдаггүй, төлөв даруй зантай, хүнээс бол үг сонсоод сурчихсан, хүний өдөөс үг сөрөөд маргаан үүсгээд байдаггүй, өрөвч зантай нэгэсэндээ өндөгшгөл өөгүй хүүхэд байсан гэж ээж нь хэлсэн байна лээ. За аав нь болохоор 2012 онд нас барсан. Харин ээж нь илэгний хүнд өвчтэй. Доороо 2 дүүтэй айлын том хүүхэд байсан. Нэгэсэндээ гэр бүлээ авч явдаг ганц хүн байсан гэж хэлж болно. За энэ унж авч ясан машин нь талигаачийн машин байлээ. Ажлынхаа хажуугаар таксинд явж нэмэлт орлого олдог байсан гэсэн. Шүүхийн шинжилгээгээр талигаачийн хүзүүний баруун гүрээний тараагуур болон хураагаар суудсан бүрэн тасарсан. Цаашлаад хүзүүний булчин, зөөлөн ид болон төвөнхийн мөгөөрсний гадна хальсан гэмтсэн буюу зүсэгдсэн шарх учруулсны улмаас цочмог гадуур цус алдаж нас орсон байгаа. За эдгээр гэмтэл нь эртээ зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдэлээр үүсгэгдсэн. За дээрх хугацаанд буюу энэ цочмог маш хурдан цус алдаж амьсгал хурааж авах үед нь жолоо барьж явсан ахыг нь нөгөө этгээд хутга барьж хөөж исэн байгаа. Ингээд талигаач эдгээр гэмтлийг авсныхаа дараагаар маш богино хугацаанд буюу ойролцоогоор 1-2 минутын дотор нас барсан байгаамаа. Үнэхээр харамсалтай. Харин хэргийн газарт буюу одоо машинд үзлэг хийхэд жолооч талын суудал болон талигаачийн цогцоос түүнчлэн машины дотор урд хэсэг нэлен хүүдээ цуснд будагдсан байдалтай байсан. Харин мөргүүлсэн машинд зорчиж явсан ээж охин болон 11 сартай хүүхдийн хувьд азуулж ямар нэгэн гэмтэл байхгүй. Ингээд цөмөрөө энэ хэрэгтэн этгээд хэн болох тухай ярилцъя. За 1978 оны 3 дугаар сард төрсөн 45 настай бага боловсролтой мужаа мэрэгжилтэй хүн байгаа. За яг энэ хэргийг үйлдэх үед Төв аймгийн Лүн суманд айлд мал малдаг байжгаад төр хотод ирээд байсан юм байна. За өмнө нь 2013 онд мөн л зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглээд танхаарсан эргээр 5 жилийн хорих ял авч исэн юм байна. Гэхдээ 3 жил ял идлээд хугацаанаас 2 жилийн өмнө суллагдсан байсан. Харин сэтгцийн хувьд ямар нэгэн өвчнгүй болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мөн хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдэлийг ойлгон мэдрэх чадвартай байсан. За хэрэг хариуцах бүрэн чадвартай учраас эмнэлгийн чанартай албатлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж тогтоосон байна. За энэ хэргийг үйлдэх үедээ согтууруулах хундаа хэрэглэсэн байсан цуснаас нь 3 промилле спирт илэрсэн байгаа. За энэ бол согтолтын хүнд зэрэгт хамаардаг юм байна. За энэ айлд мал малдаг байсан гэдэг байгаа штэ. Энэ хэрэг болохоос 1 сар орчмын өмнө нь мал малдаг айлдаа арх уугаад агсан тавьсан гэжсэн. Ингэхдээ энэ айлын эхнэрийг нь бүр элдв янзаар харааж доромжсэн. Тэгээд бас хутга аваад айлын эзнийг нь ална гэж босч ирсэн байгаа. За энэ үед бол тухайн малаа маллуулж байсан айлын эзэн нь хутгийг нь тавиулаад тэгээд арх уугаад солиорж байгаа юм байна гэж бодоод ер нь л бол арх уулгаад хэрэггүй хүн байна гэд өнгөрсөн байгаа. За ингээд ямар ч байсан анхан шатны шүүхээс болохоор нэг хүний амь насыг хөнөөсөн дахиад нэг хүнийг алахыг завцсан гэд эхний байдлаар 2020
2023 оны 6 сарын 7-нд 20 жилийн хугацаатай ял оноосон байсан. За тэгээд дахиад шүүх хурал болсон байгаа. Хохирогчийн ар гэрийн зүгээс сэтгэл санааны нөхөн төлбөр, оршуулгын зардал, бас энэ талигачийн машин нь лизингээр авсан машин байсан. За тэдгээр төлбөрийг нэхэмжлэх гэх мэтчлийн шалтгаанаар дахиад шүүх хурлаасан. Энэ шүүх хурал дээр болохоор ялын хэмжээ нь бүр нэмэгдээд ирсэн. Нэг хүний хөнөөсөнд нь 15 жил, за нэг хүнийг алхаар завцсанд нь 12 жил. Ингээд нэмж нэгтгэхэд бүх насаар нь хорих ял оноосон байгаа. Гэтэл энэ хэрэгтэй этгээд болохоор яллах дүгнэлтийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгээд шүүх хурлын үеэр ингэж ярьсан байгаа. Энэ таксинд явж явах үед үеэл ах トゥ хоёрыг нийлээд өөрийг нь аална, дээрэмд нь гэж хэлээд буух зүгт нь биш өөр тийшээгээ явчихсан. За тэгэхээр нь буруу явчлаа, ах нь бууй гэсэн чинь талигач чи битээ хуцаад чамайг ийшээгээ аваач аална гэж хэлээд зогсон. За яг ингээд зохих үед нь хэрэгтэй этгээд гараараа буганаас нь барьж агаад хүзүүнд нь хутга зоосон гэж өөрөө яриад байгаа. За нэг ясандаа энэ үеэл ах トゥ хоёр нийлчээд энэ хэрэгтэй этгээдийг дарамтлаад байсан болохоор нь сэтгэл санаа нь хүнд нөхцөл байдалд ороод тэгээд амь насаа хамгаалах үүднээс хутга хэрэгэлсэн. Нэг ясандаа аргагүй хамгаалт хийсэн гэж яриад байгаа. Тэгээд дээрэс нь би зүгээр л дүүтэйгээ уулзгаж таксинд суугаад бүх насаараа хоригдох ял сонсчлоо. Би маш их гомдолтой байна. Жолоочийг нь барьж хор гэж хэлмээр байна гэх мэтчлэн сонин зүйл яриад байгаамаа. За ингээд энэ яллагдагчийн талаас дахиад нийслэлийн эрүүгийн хэргийн давзаалдах шатны шүүхэд хүсэлт гаргаад давж заалцсан байгаа. За хэрэгтэн бүх насаараа хоригдох ял авахаас өмнө би алыг гэж алаагүй аргагүй хамгаалт байсан гэж ярьжсэн штэ. Тэгснээ бүх насаараа хоригдох ял сонсонгуудаа шууд дараагийнхын шүүх хурал дээр байр сууриа өөрчлөөд тис өөр нэг тийм уучлалт хүссэн юм яриад гин бурууга хүлээн зөвшөөрсөн зүйл ярьж эхэлсэн байгаа. За юу гэж ярьсан бэ гэхээр би үйлцэн хэрэгтэй маш их харамсаж гимшиж байна. Хохирогчийн ар гэрээс мянгантаа уучлалтгүй. Эрдэнэт хүний амь насыг бушнуулсандаа насан туршдаа харамсаж явах болно. Тухайн үед бодлогогүй болчмгүй үйлдэл хийсэндээ цаг минут тутам харамсаж өөрийгөө буруутгаж суун хохирогчийн ар гэрт гим хорийн учирсан хохирлыг бүрэн төрөлж барагдуулнаа гэж хэлсэн байгаа. За түүнээс гадна эхлээд 20 жилийн ял өгснөө дараагийн шүүх хурал дээр нь одоо хэргийн нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй байхад 20 жилийнх нь ялыг бүх насаар нь хорих ял болгоод өөрчилчихсөн дөө. За энийг өмгөөлөгчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм байна. За ингээд уншаад үтсэн чинь эрүүгийн хууль чинь бас их сонир юм байна. 2-8 дээр нь гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах гэсэн хэсэг байгаа. За энэ нь яадаг вэ гэхээр гэмт хэрэг үйлдэж байгаа хүн тухайн хэрэгээ төгсгөж чадаагүй бол ялыг нь 3-2-оос нь хэтрүүлэхгүй өгнө. Харин төгсгөх боломжтойг нь өөрөө ойлгож исэн боловч туйлд нь хүрэхээс сайн дураараа татгалцсан байх юм бол бүр ял авдаггүй гэж байгаа. За жишээ авъя л да, нэг этгээд айл руу буутаа явж ороод айлын хүмүүсийг буутсан. Гэхдээ алж чадаагүй зүгээр шархтуулчихсан бол 15 жилийн 3-2-оос хэтрэхгүй гэхээр хамгийн ихтэй 10 жил. За доошлоод бүр 3 жил энэ төр хүртэл авч болдог. Харин буутах гээд яг буугаа шагааж ийснаа буудаж чадахгүй буутахаа болчихсон бол бүр ял авдаггүй байгаа. Айгуу сонирн байгааз уул нь хуульчин хэрэгтэнд ч бай, хохирогчд ч бай яг тэнцүү үйлчлэх ёстой гэж би ойлгоод байгаа. Гэтэл ингээд подкаст бэлдээд Монгол улсынхаа хуулийг уншаад сууж байхад гэмт хэрэгт холбогдсон, хэрэг үйлдсэн, заллага хийсэн хүмүүсийн талд илүү давуу байдал үүсгэсэн ийм хуультай юм шиг надад санагдаад байгаа. Магадгүй яг мэрэгжлийн хүн биш учраас зөв тайлбарлаж чадахгүй байгаах. Та бүхэн энэ дээр бас ямар санал бодолтой байна? Санал бодлоо бичиж үлдээгээрэй. За ингээд манай өнөөдрийн хэрэг энэ эрүүгийн хуулийн 2.8-тай яаж холбогдож ийн вэ гэхээр энэ хэрэгтэн тэр зорчиж явсан үеэл дүүг нь алсан дээ. Энэ дээр бол 15 жилийн ялыг бол яалтчгүй авсан байгаа. Харин дүүг нь алчаад жолоо барьж явж исэн залуу руу хутгаа далаасан гэсэн дээ. Тэгсэн чинь машин мөргөд зогсоод жолоо барьж явж исэн залуу гараад гүцэн штэ. Тэгэхээр жолооч залууг хутгалаад алчих боломж бол байсан. Гэхдээ алж арай чадаагүй буюу энэ хэрэгийг төгсгөж чадаагүй. Тэгэхээр эрүүгийн хуулийн 2.8-ийн 1-2 дахь хэсэгт зааснаар нөгөө ялын хэмжээ нь 3-2-оос хэтрэхгүй болоод ердөө 3 жил болчихж байгаа. Тэгээд дүүг нь алсандаа 15 жил, жолооч залууг алхаар завцсандаа 3 жил. Ингээд нийлээд нийтдээ 18 жилийн ял авж байгаа байхгүй юу? Айгүй асуудалтай тийм маргаантай надад бол санагдчихлаа. Та бүхэндээс юу гэж санагдав? Санал бодлоо үлдээгээрэй. За түүнээс гадна би бас л өмнө
өмнөх хэрэгүүд дээр ярьж исэн энэ сэтгэл санааны нөхөн төлбөр хохирол энтер гэд яах юм бэ? Энэ хохирогчийн гэр бүлд нь ердөө 39 сая төгрөг өгөхөр болсон байгаа аахгүй юу? Энэ айлын 25 жил өсгсөн сайхан хүүг нь манай улс 39 сая төгрөгөөр үнэлж штэ. Тэгээ өгсний хох болоод үлдчихдэг. Ямар хэцүү нийгэмд бид нар амьдраад байгаа юм бэ? Нэмэлт орлого олох гээд таксинд яваад бүр гигэн цагаан өдрөөр төгжрөл дунд хотын төвд ингээд хүнд алуулцдаг. Тэгснээ 39 сая төгрөг аваад хоцордог. За 39 сая төгрөг гэдэг чинь ойролцоогоор 10-аас 11 мянган доллар л гэсэн үг шүү дээ. Америкт бол одоо дундаж цалинтай хүний 1-2 сарын цалин шүү дээ. Ингээ бодохоор үнэхээр дэндүү харамсалтай санагдаж байна. За энэ талигаа залуугийн ээж нь болохоор сэтгэл санаа, амьдрах итгэл зорилго маань бүрэн мохсон. Сэтгэл санааны хувьд асар их дарамттай өдөр хоногийг өнгөрөөж гинэ гэж шүүх хурал дээр ярьсан байсан. Дээрэс нь хөрхи илэгний хүнд өвчтэй хавдар судлалын эмнэлэгт тогтмол хяналтанд байдаг гэсэн. За таксинд явдаг хүмүүс байх юм бол үнэхээр бүр анхаарал болгоомжтой явж байгаарэ гэж хүсмээр байна. Ер нь тэгээд хуваараа явж байхаар албан ёсны UB cab энтерт ч юм уу те бүртгүүлээд яваарэ. Таксинд сууж байгаа хүндээч жолоочид тэр аль талдаа буух эзэн буцах хаягтай байвал дээр хаа гэж бодлоо. За ингээд өнөөдрийн хэрэгээ энэ хүрээд дуусгая. Та бүхэндээ сайн сайхныг хүсье. Ийм муу мухай зүйл дахин хинт ч бүү тохиолдосоо. За энэ удаагийн дугаар та бүхэнд хэрвээ таалагдсан бол лайк дараарай. Бас subscribe тавьчаад дарахаа битгий мартаарай. Надтай хамтдаа энэ хүртэл байж дуустал нь сонсдог сонсогчдоо маш их баярлалаа. Дараагийн 4 дахь өдөр шинэхэн дугаараар эргэж уулзтлаа. Түр баяртай.